Улсын хурлд ардчилсан намын бүлгээс үндсэн хуулийн цэц иргэний үндсэн эрхийн маргааныг хэлэлцдэг байх эсрэг асуудлыг хөндөж тавьсан байна. Одоогоос 23 жилийн өмнө үндсэн хуулийн цэц энэ төрлийн маргааныг хэлэлцдэг болох асуудал хөндөгдөж байсан. Иймээс олон жил дарагдсан тухайн асуудлыг хөндөж Монгол улсын иргэнд үндсэн хуулиар олгосон эрх чөлөө зөрчсөн маргааныг үндсэн хуулийн цэц авч хэлэлцдэг болох ёстой гэсэн сөрөг хүчин үзэж байгаа юм байна. Жишээ татаад Германы үндсэн хуулийн шүүхийн нийт шийддэг маргааных нь 94% зөвхөн иргэний үндсэн эрх байт юм бэл. 14% нь эрхмэл хуваарлтын маргаан байт юм бэл. Цаана үлдэж байгаа 2% нь норматив хяналт буюу хууль үндсэн хуультай зөрчилдөж гэнэ үү гэдэг маргаан байт юм бэл. Гэтэл Монгол улсын үндсэн хуулийн цэц зөвхөн 2% ажлыг хийгээд цаана байгаа 98% ажлыг огт хийхгүй байгаа байхгүй юу? Завуг асуудал 2024 оны сонгуулийн өмнө хөндөгдөж байсан ч хууль нь батлагдаж чадлагүй дарагдсан байдаг. Тэгвэл ардчилсан намын зүгээс хуулийн төслийг боловсруулж өргөн барихаар болж байна. За дараагийн онцлог сэдв нь улсын хурлын дарга нам бус байх асуудал. За сөрөг хүчний зүгээс уг агуулгаар хуулийн төслийг өргөн бариад хилцүүлж эхэлсэн ч улсын хурлын даргыг намын гишүүнээс төтгөлзүүлэхгүй байхаар тохирчээ. Харин дараах 3 хязгаарлалтыг тусгахаар ярилцж байгаа юм байна. Улсын хурлын дарга бол бүлгийн үйл ажиллагаа болон намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцохгүй. Бүлгийн хуралд оролцох болвол цөөнхийн бүлэг болон бусад намын удирдлагуудад мэдэгдэнэ гэдэг ийм зарчим хувьчлагдж байгаа. За хоёрт нь хоёр ч удаагийн улсын хурлын дарга, намын дарга гэдэг албан тушаалын төлөө энэ улсын хурлын даргын суудлаас бол огцорсон шүү дээ. Тийм учраас улсын хурлын дарга намын даргын сонгуульд оролцохгүй, намын улс төрд идэвхтэй оролцохгүй гэдэг ийм зарчим хуульчлалаа гэж тохирсон. За гуравт нь хэвлэл мэдээлэл бол олон нийт рүү гарахдаа улсын хурлын дарга төвч байр суурьаа эвдэхгүй тулд ямар нэгэн намыг төлөөлөхгүй, намын бодлого ашиг сонирхлыг илэрхийлэхгүй гэдэг ийм зарчмыг хуульчлаа гэж тохирсон. Тэгээ энэ тохироонд ардын нам хэр зэрэг үнж байх гэдгийг одоо харах хугацаа л үлдэж байна. За хэрвээ улсын хурлын дарга аль нэг намын эрх ашиг, байр суурийг хамгаалсан үг үйлдэл хийвэл улсын хурлын дэгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болох юм байна. За гэхдээ хуулийн төсөл эцэслэн батлагдаагүй, батлагдах хэсэг нь ч тодорхойгүй хэвээр байна.